Сайн санаа залуучуудаа шөөмийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Бид нэвтрүүлгээ та бүхэнд бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотоос та бүхэнд хүргэж байгаа байлээ. Тэгэхээр бид урдны дугааруудад хөтөлтүүдээ Солонгос улсын сонирхолтой хэдэн газруудаар явж хөтөлтүүдээ хийсэн бол өнөөдөр та бүхэнд нэг онцгой дугаарыг хүргэх гэж байна. Би өнөөдөр зөв өнцгөөрөө энд байгаа Монгол залуучууд маань хэрхэн ажилдаг, амьдардаг талаар ярилцсан байгаа. Гэхдээ энэ зөв өнцгөгт орохоос өмнө бүгдээрээ эхлээд Улаанбаатар хотын залуучууд маань гадаадад байгаа залуучууд маань хэрхэн амьдардаг, юу гэж боддог талаар Улаанбаатар хотын залуучуудаас асуусан юм. Ингээд бүгдээрээ open mic айлуулцгаая. Ер нь байгаа л да. Яагаад ямар учраас юм бэ? Яагаад л одоо тэгэл ер нь Монголын одоо сургалтын үнээс л хамаагүй илүү л гэж бодож байна. Одоо зааж байгаа тэр юм уунаас. Гадаадад ер нь сурах юм уу эсвэл ажиллах сонирхол байдаг уу? Ер нь байдаг. Ямар улсад? Америк. Яагаад? Яагаад гэвэл арай сургалтын хүүхдүүдтэй хандлагч юм уу те сурах болцоо нөхцөл боломж нь лөө өндөрчих юм уу тийм байдаг гэж боддоо шүү дээ. Сурах сонирхол байгаа. Яагаад? Яагаад гэвэл одоо монголчин сурах амар шаардлагатай шүү дээ. Монголын боловсролын хангахгүй шүү зарим нь. Тэгэхээр бид нар монголчууд ч өөрсдөө ямар нэгэн бакалавр ч магистр байдлаа бүгд гадаад сайн сурч ажиллаж Монгол орно хөгжүүлж шүү дээ. Тэгж боддог. Ер нь Канада, Австрали хоёрыг нэгрүүл явна гэж боддог л та мастер. Одоо би бакалавр сурч байгаа. Байдалгүй яхаа. Яагаад? Арай илүү өндөр мэрэгжил эзэмшнэ гэж боддог. Аль улсад юу гэж боддог? Солонгос. Солонгосын ажлын нөхцөл байдал, амьдралын ер нь нөхцөлөд мэдгүй. Мэднэ ер нь таатай гэсэн шүү. Таатай гэсэн. Монгол залуучууд маань хэрхэн амьдралыг талаар мэдгүй. Хичээлээ хаажуугаар цагийн ажил хийх ч юм уу тиймэрхүү байдлаар амьдэрдэг гэж сонссон. Бидний ер нь амьдралын боломж хугацаанд хэр хангалттай байдаг юм бол? Ер нь гайгүй байдаг хаа. Тэтгэлгээр явсан оюутнууд гайгүй байдаг гэж сонссон. Гадаадд сурахад нөхцөл байдал хэр байдгийг ерөнхийдөө мэдгүй. Ер нь гадралж л байна л да. Гайгуулах гэж бодож шүү дээ. Тэд нар маш их завгүй байдгийг нэс мэднэ. Тэгээд тэдний мөнгө амар хүнсэнтэй цаг хугацаанд амар уралдаж амьдардаг гэсэн мэднэ. Тэгээд бас мэдээж аав ээжтэйгээ хамт байхгүй учраас их орноос ханах те хэцүү ямар ч нэг тийм бил оюунд байгаа даа сэтгэл хангалуун байдаг бас тэдний нөхцөл байдал төрсөн нутгасаас хол байдаг учраас хэцүү байдаг байх гэж бодож байна. Ер нь нэвтрүүлэг гарахад тэгээд мэдээж хүний нутагт ил сурч байгаа бас хэцүү л байдаг хальтаа. Тэгээд тухайнаас өөрчлөлт болох. За тэрийг бол ерөөсөө тэтгэлгээр бол явахгүй бол айгүй хэцүү гэж ер нь сонссон. Өөрөө жишээ нь Солонгос сурж байгаа хүмүүсийг бол сонсч ирсэн. Солонгос сурж байгаа залуучууд бол өөрөө хэлбэр болоод ажиллана гэдэг бол үнэхээр хэцүү гэж хэлээ. Бараг сурхаасаа илүү нэлийн завдгал гэж сонссон. Монголын олон залуучууд гадаадад ажиллаж хөдөлмөрлөж сурах амьдрах сонирхолтой байдаг. Харин яг энд гадаадад байгаа монгол залуучууд маань хэрхэн ажиллаж, хэрхэн хөдөлмөрлөдөг, тэд маань хэрхэн амьдардаг талаар бид газар дээрээс нь хүрэхээр бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод ирээд байна. Яг эндээс бүгдээрээ зөв өнцгөө эхлүүлцгээе. Сайн санаа залуучуудаа шөөмийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр бидний дугаар бол онцгой дугаар байгаа. Бид нэр дугаараа бүгд найрамдах Солонгос улсаас шөөмийн нэвтрүүлгийн зөв өнцгөө эхлүүлж байна. Ингээд миний эргэн тойронд бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч буй оюутан болон ажилчин залуус маань байна. Тэгээд энэ дээр бүгдээ эднийхээ амьдралын талаар өнөөдрийн зөв өнцгөө эхлүүлцгээе. За сайн бацхан нэг үдж байгаа та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээ миний би амар жаргал гэдэг. Тэгээ Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөж тэгээд суурьждаг байгаа. Тэгээд ирээд 3 жил болж байна. Тэгээд энд ажиллаж амьдраад их зүйлийг ойлгож мэдлээ. Тэгээд энд ажилласнараа тэгээд Монгол улсын хоорондоо ч гэсэн их зүйл хийж бүтээх зүйлүүдийг маш их сурж авлаа. Тэгээд Солонгос хүн ямар байдаг,
Монгол хүн ямар байдаг гэдэг зүйлийн таха сайн мэдсэн. Тэгээд их зүйлээр бас их өөрчлөгдөж Монгол улс хоорондоо их хийж бүтээх хүсэл мөрөөдөлтөд бас автаад бас байж байна. Тэгэхээр одоо Монгол Солонгос хүмүүсийн ерөнхийдөө ялгааг нь мэдсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар ялгаатай байгаад байна те? Солонгос хүний нэг давуу чанар бол нэг зүйлээр хийвэл яг тэр зүйлүүдийг эхнээс нь дуусал хийдэг. Ажил хийвэл бүх зүйлүүд дээрс нь эхнээс нь дуусал. Бүгд зүрх сэтгэлээ гаргаж хийдэг хүмүүс байгаа. Монгол хүмүүсийн маань хувьд гэвэл нэг зүйлийг хийгээд нөгөө зүйлийг хийгээд гэдэг өөр талууд байдаг ч гэсэн. Мэдээж авууштай чанарууд нь маш их сайн л да. Анх ирсэн зорилго? Анх ирсэн зорилго мэдээж бусдаагаа адилхан санхүү болон гэр бүлээ сайхан амьдрахын төлөө хурж ирсэн. Тэгээ мэдээж Монголд тийм сайхан амьдрал байхгүй, тийм сайхан цалин мөнгө байхгүй тий. Бас тийм зүйлүүдээр анх тийм сэтгэлтэй хурж ирсэн. Тэгээд мэдээж тэр бол залхуу хүний бодол байсан юм байлээ. Тэгээ энэтэй хурж ирээд хөдөлмөрлөөд үзсэн. Тэгээд Монголда хийж бүтээх зүйлүүд зөндөө байгааг олж харсан. Тэгэхээр нэг ийм яриа байдсан шүү дээ. Монголчууд ерөнхийдөө бүх насаа мөнгө олох гэж бүх насаа зориулаад хамаг эрүүл мэндэ зарцуулчаад олсон мөнгөөрөө буцаад эрүүл мэндэ олж авах гэж олсон бүх мөнгөө зарцуулдаг гэж нэг тийм байдсан шүү дээ. Тэгэхээр та нарын хувьд яг хийж байгаа ялангуяа ажил хийж байгаа залуучуудаас асуумаар байл та. Та нарын хувьд яг тий ажлын нөхцөл байдал ер нь хэр хүнд байна? Тэ тэрэгээрээ та нар эргүүлээд эрүүл мэндийн хувьд та нар ямар хөө байна? Энд чинь ажиллаж байхад мэдээж сая чиний хэлдгээр те энд чинь мэдээж яг хураасан мөнгөө буцаад биендээ зарцуулдаг. Яг тиймэрхүү үеуд бол байдаг байсан юм шиг байна. Тэнгүүт одоо болохоор залуучууд амар ухаантай болж манай Монголын залуучууд энэ нийгэмд бодож сэтгэж байгаа ярьж байгаа зүйл нь хүртэл ажиллаа ихтэй жоохон санаатай гэх нь хаашаа те яг араа ууж бас бие бодоод тэгээ ажиллаж байгаа. Тэгээд эндхийн ажлын нөхцөл бол ер нь бол цагт баригдсан ажил байдаг. Өглөө 9-өөс орой 9. Тэгээд эднийх мэдээж ажлынхаа хэрээр цалингийн нөгөө нь одоо Монголын нөхцөл болохоор өглөө 9-өөс орой 6 хүртэл ч юм уу тэнгуут илүү цагаар ажиллах юм бол мөнгө төгрөг өгөхгүй тийм үү. Энд болохоор одоо өглөө 9-өөс орой 6 хүртэл ажиллах юм бол одоо цаашаа 3 цаг илүү ажиллах юм бол 3 цагийн мөнгөний 150%-аар ч юм уу бодоод ингээд өгдөг байгаа. Тий. Тэгээд мэдээж ажлын нөхцөлүүд хортой, хүнд гэсэн тийм ажлууд бол маш их байгаа. Тэгээд тийм байна. Оюутнуудаас одоо юм асуумаар байна л да. Та нар маань цаашдаа сураад Монгол руу очие гэсэн бодол байна уу? Сураад эндээ эсвэл ажиллах уу? Та нар сурахын хажуугаар бас ажил хийдэг гэсэн. Тэгэхээр бодвол мөнгө чинь те та нарын мөнгө юунд л явдаг байлгүй? Сургалтын төлбөр, эндхийн хэрэгцээгээд явдаг байлгүй? Энд дахиад мөнгө хураая гэсэн бодол байгаа юу? Монголдоо эсвэл очие гэсэн бодол байгаа юу? Юу гэж бодож байна? Миний хувьд бол одоо ямарсан сургуулаа төгссөн удахгүй одоо Монгол буцъя гэсэн бодолтой байгаа. Монголд очиод хийх юм зөндөө байгаа учраас миний надаас гарах хүч хөдөлмөр бүгдийгээд энд зарцуулахыг хүсэж байгаа. Тэгээ зарим хүмүүсийн бодол яг эндээ үрдөлтөд сураад ахыг боддог баг. Миний хувьд бол ямарсан Монголд очиод өөрийнхөө мэдсэн чадсан бүх зүйлээ Монголд очиод зарцуулъя гэж бодож байгаа. За тэгэхээр манай залуучуудын хувьд мэдээж Монголд ажиллаж исэн, эсвэл Монголд амьдарч исэн, сурж исэн тийм л хүмүүс байгаа. Тийм учраас эндээ тий одоо энэ Солонгос улсад ингээд сурж ажиллах цаашдаа амьдрах нь дээр вэ нү эсвэл буцаад эргээд Монгол руугаа очимоор тэндээ ажилламаар сурмаар байгаа даа нү. Та нарын хувьд ер нь хэр вэ? Энд амьдрах яг Монгол амьдрах орчин нөхцлүүд мэдээж энд бол илүү. Гэхдээ бид нар энд илүүгээд эндээ ингээ байгаад байж болохгүй л те. Эндээс сурсан мэдсэн зүйлээ энд яг юу нь Монголоос илүү байна ч юм уу те. Тэгээ сурсан мэдсэн зүйлээ их орондоо аваад жишээлбэл Солонгосын үйлчлэгээний соёл ч юм уу хүнийг яаж хүндэлдэг, хүнийг хүн гэдэг үгнээс харьдаг ч юм уу энэ зүйлийг Монголдоо бид нар яг эндээсээ сурах юмаа сураад авах зүйлээ аваад тэгээ их орондоо амьдэрсэн нэг их орноо хөгжүүлэх бидний эргүүний үүрэг юм да. За. Тэгэхээр ерөнхийдөө миний мэдхээр маш олон хүмүүс гадаад руу гараад яг эд хийх ёстой Монголд ажиллаж хийх бүтээх ёстой насан дээрээ яваад тэгэл эндээ ажил хөдөлмөр хийж ингээл инээ тэрэ явсаар хагаад нэг за өгөхийнхээ өмнө гэж хэлэх нь хайшиж ин гэхдээ нилээ хөгшөрсөн хойноо Монголдоо ирээл тэгэл нэг хөгшрөөд ирэхээр за одоо л би нэг Монгол руугаа явъя да гэсэн нэг тийм бодолтой болоод тэгээ Монголдоо ирдэг харин манай залуучуудын хувьд яг юу бодож байна та нар? Энд гадаадд ирэхээр биднийг айгүй их мөнгө хураагаад айгүй л амар амьдраад энэ сайхан амьдраад ин гэж бодоод идэг. Гэтэл энд авсан нэг $1000 байна. Одоо сарын $1000 багаар утгах $1000 авлаа. Тэрийг энд байгаа амьдралдаа зарцуулаад яг Монголын одоо Монголд авдаг цалингаа тухайн нийгэмдээ одоо нэг зарцуулаа хүрчдэгтэй яг адилхан байхгүй Солонгос чинь. Тэгээд нэг за тодорхой хэмжээний яг нөө арга гэртэй хүмүүс бол даалт их нь бол даалт ий чинь. Тэгээд ганц бие залуучдын хувьд гэх юм бол бас тодорхой хэмжээний ингэж өөрсдөө зарцуулах юм байна. Тэгээд
энд ирцнийхээ дараа гадаад улсад ирсэн учраас бидний Монгол руу буцаад очиход хүмүүс бидрийг айгүйх мөнгөтэй ирнэ гэж ойлгодог байхгүй. Тэгээд энд бид нэр ингээд хийгээл амьдрал нэг тодорхой хэмжээний хэдэн сая төгрөг хураачл байна л та. Тэгээд очихоор нөө Монголдо нөтг нь юу ч болохгүй. Тэгэнгүүт энд ирсэн хүмүүс чинь одоо бидрээс айгүйх юм хүлээж байгаа учраас бид нар энд мөнгө хийхгүй болохгүй гэл байгаа л эдэг. Тэгэл нөгөөх одоо яг энэ амьдралынхаа энд юунд орцсон. Тэгэл ажиллаад нөгөө ажилласнараа одоо амьдралаа зарцуулаад нэг тэгж байсаар байгаа л нэлээд удчихдээ болов гэж бодсон юм. Библиэл дээр те биднийг та нар бол энэ нийгмийн гэрлэн ба давсна гэж хэлсэн байгаа те. Тэгэхээр манай залуучууд яг энэ нийгэм дунд яг энэ Солонгос улсад те Солонгосын залуучууд дунд мөн Монголын залуучууд дунд яаж гэрлэн болоод яаж давсна болж байна? Яг та нар юу хийж байна? Итгэх залуучуудаас чин сэтгэл гэж гарч чаддаг гэж би бол боддог. Тэгээд чин сэтгэлээсээ туслаад гарах үе тэр хүмүүс ингээд яагаад ийм өөр ингээд байдлаар ч юм уу хандж ийн вэ гэдгийг олж хардсан болоо гэж боддог байхгүй юу. Солонгост мэдээж түрүүний ярьдаг шиг янз бүрийн хүмүүс байдаг байгаа тий. Тэгээд итгэдэггүй бас бурхныг мэддэггүй ч юм уу тэр байдлаасаа болоод цагаа яаж дэмий өрхөө ч юм уу тий дэмий зүйлд цагаа зарцуулж бас зовж хөдөлмөрсөн мөнгөө дэмий зүйлд зарцуулдаг залуучууд бас их юм шиг харагддаг. Тийм болохоор ямар ч гэсэн бид нэр тэр залуучуудаа бас бурханд итгүүлээд яг юун зөв юм бэ яг юуг ингэж юуны төлөө амьдраад байгаа юм бэ ч юм уу тий тэр бүгдийг бас мэдээж гэрэл болохыг маш их хичээж байгаа. Ногоон гэрэл. Энэ бол таныг урагшаа явж болохыг харуулдаг. Харин улаан бол зогсохыг. Шар гэрэл бол анхааралтай байхыг сануулж байдаг. Хэрвээ хүмүүс гэрлийн тохионы дүрмийг зөрчиж эхэлвэл юу болох вэ? За ер нь бол хүмүүс өдөр болгон шийдвэр гаргаж амьдардаг. Урагшаа явах уу, үгүй юу? Эсвэл хийх үү болох уу гэж хөвөрч байгаа. Харин ертөнцийн танд үргэлж ямар нэгэн тохиогж байдгийг та мэдэх үү? Нудраг миний сайн найз эрхчлөө хүч чадал тэгэл найдвар хайр эргэмсэг итгэгч бахархал инээмсэглэл баталгаатай найдвартай хамгаалагч үннийг заавч өөр гэрэл та Есүс Монгол хайртай 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 Сүрлэгдэн зүрхэнд хүрсэн хайраас Есүс Христ бол зам, үнэн, амь юм. Here at your feet I lay my past down, my wanderings, all my mistakes down, and I am free. Here at your feet I lay this. Замаар бид өдөр болгон ямар нэгэн зорилготойгоор явдаг. Зам биднийг хаа нэгэн газар ааждаг. Зам бидний амьдралын салшгүй нэг хэсэг яах аргагүй мөн юм. Хэрвээ та энэ орчлын ертөнцийг бүтээсэн бүтээгч хэзэн рүү очихыг хүсвэл цорын ганц зам бол Есүс Христ гэдгийг санах хэрэгтэй. Jesus, Jesus, at your feet, oh to dwell and never leave. Jesus, Jesus, at your feet, there is nowhere else for me. Тэгэхээр би саяхан энэ Солонгосын нөгөө нэг 1950 оны 2 Солонгосын дайны тухай музейг үзсэн л дээ.
яг хүмүүсийн хэлдгээр үнэхээр үний юм байлаа. Солонгос бол үнэхээр яг үнсэн дундаас босч ирсэн орон. Тэгээ 50 жил. Одоо эндээс яхаар чинь 60 хэдэн жил дөнгөж. Тэгээ 52 он гэхээр чинь одоо 61 жил. 61 жилийн дотор ингэж хөгжсөн гэж хэлэхэд бол би надад гайхалтай гэж хэлэхээс өөр үг байхгүй. Тэгээ тийм учраас та нар яг энэ одоо миний хувьд жишээлбэл би энэ хэдхэн оноод яагаад тэ Солонгос ингэж хөгжвөө гэсэн тэр нууцыг миний хувьд бол мэдэхгүй ойлгохгүй. Харин та нарын хувьд энд ажиллаж байгаа, амьдарч байгаа учраас та нарын хувьд бас нэг харсан зүйл байгаа хта. Солонгосчууд чинь ийм учраас ингэж амархан хөгжөөд байгаа юм байна. Ийм учраас нийгэм нь ингэж байгаа юм байна гэсэн тэгж харсан зүйл юу вэ? Энэ л дээр болохоор миний хувьд бол шууд итгэж хүмүүстэй нь бол холбож үзэж байна л да. Тэр үеийн Солонгосын ард түмний одоо яг 50 60 та өвөө эмээчүүд энэ хүмүүсийг ингээл харах юм бол өглөө 6 цаг тосоол те бүгд тариалангийн талбай дээр ч юм уу ингээл бүгд амар хөдөлмөрч үлсүүд. Тэгээд яг юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр хүмүүсийн яг цөхрөлтгүй, тууштай, тасралтгүй залбирлаар болон тэдний нүүрийн хөдөлмөрөөр энэ улсаас хөгжсөн. Тэгээд үүнийг би Монголтойгоо шууд холбоод хэлэх юм бол бид нар одоо энэ ч бас яг ажиллаад амьдрал бүгд байж энэ бас итгэгч хүмүүс те залуучууд байна. Тэгээд бид нар яг Монголтой очиод энэ ч бүгд итгэгч залуучууд хамтдаа бас Монголын төлөө санаа нийлээ залбираад тэгээд бүгдээр бас өөрчлөлтийн төлөө энэ үеийг бас энэ үеийн залуучуудыг авраад те гэхийн тулд бүгдээр хамтаа яг тууштай хөдөлмөрлөх, залбирах хэрэгтэй болоо гэж бодож байна. За тэгэхээр энд байгаа залуучууд маань та нар маань ер нь яг яаж амьдарч байна тий? Ажилтгэнч тэр, сурдагч тэр та нар ер нь яг юу хийж яаж амьдарч байна? Ажлын жишээлбэл өдрийн хэдэн цагаар та нар ажиллаж байна? Тодорхой ойлголтыг бол яг монголчууд өөрөд юмаа. Энд ажиллаж байгаа болон сурж байгаа хүмүүс болохоор ойлголт гэхлээрээ Солонгос улсад гадаад улсад амьдарч байгаа хүмүүс гэхлээр хитрхи гой мөрөөдөлтэй байдаг. Кинон дээрээс нь үзээд тэгдэг юм уу, сэтгүүн тэгээ үчиждэг юм уу. Нөх гой гэгээлэг юм үзээд байдаг. Нэг л их завтай, коноф дараал ажил хийдэг ч юм уу. Хүнд нэг ганц юм хийлээл тэрийг нь дээшээ аваад тавих ч юм уу. Нэг тийм мэд байгаа. Тэгээд энэ бол шал эсэргээр хамгийн хэцүү, хамгийн болдгоо зүйлүүдийг хамгийн их цагаар, хамгийн их зовлонтой ажлуудыг хийдэг байгаа. Тэгээд биеинд эрсдэлтэй болон тэгээд боломжгүй зүйлүүдийг бүгднийг болдог монгол хүн. Тэгээд маш их хэцүү байдалтайгаар ажилдаг энэ ч байгаа ажилчин залуучууд болон сурдаг оюутнууд ч гэсэн их зүйлүүдийг хийж бүтээдэг байгаа. Тэгээд сурж байгаа оюутнуудын хувьд ч гэсэн би хувьдаас маш их үнэлдэг л дээ. Сурна, сурахын хажуугаар ажиллана, дээр нь амьдрна, мөнгө олно. Тэгэд энэ зүйл маань ерөөсөө оюутан залуучуудаараа хүрэхэд өдрийн унтдаг цаг маань гэхэд л оюутан залуучууд жишээлбэл 4, дээшлэл явлаа гэхэд 6. Тэгэл ерөөсөө бүхэл цаг завыг ерөөсөө завгүй байдал зарцуулж чаддаг. Тэгээд тийм л хүнд хэцүү байдлаар энэ чинь оюутан залуучууд сурдаг юм шүү, ажилдаг юм шүү. Ажилчин залуучууд маань ядардаг юм шүү. Тийм амархан мөнгийг олдог юм шүү гэж бүхэн та бүхэнд ойлгуулмаар байна. Тэгээд харж байгаа зүйлүүд маань монгол залуучууд хараад эднээс нэг солонгос хүний нутаг жаргаад коноф тараа сууж идэг. Зүгээр ингээ сууж идэг гэж бодож магадгүй. Энэ шал эсрэгээрээ зүйл шүү. Хамгийн хүнд нөхцөлтэй хамгийн хүнд байгаар хүн энэ маш их боловсруулж тэгээд маш их зүйлүүдээр төлөвшөж байдаг юм шүү гэдгийг л хандаж хэлмээр байна Монголд байгаа залуучуудтай. За энэхүү шоумен нэвтрүүлгийн зөв үнцэг болон маань энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Солонгост ажилд амьдарч байгаа залуучууд маань оролцлоо. Миний хувьд яг энэ хэдэн хоногоо дүгнээд хэлэхэд Солонгос кино зүгээр л кино л байдгийн байна гэж хэлмээр санагдлаа. Тэгээ та бүхэн маань энд ажиллаж байгаа, амьдарч байгаа, сурж байгаа залуучууд маань хэрхэн ажиллаж амьдардаг энэ талаар тэ бас ирээдүйд Монголд очиод юу хийх талаар олон зүйлүүдийг ойлгосон, сонссон болов уу гэж бодож байна. Тэгээд одоо бүгдээрээ дараагийн болон руу орцгоё. Шоумен нэвтрүүлэг маань бүгд найрамд Солонгос улсаас та бүхэндээ тусгай дугаарыг хүргэж байгаа байлээ. Бид өнөөдөр Солонгост ажилд амьдарч байгаа залуучуудтайгаа ярилцсан байгаа. Одоо энэ бүгдээрээ нууц дурангаа орцгоё. Нууц дурангаа бид Монгол улстай тэгсэн Улаанбаатар нууцтай бэлтгэсэн байгаа. Ингээд та бүхэндээ нууц дурангаа хүргэж байна. Of wonders to come.
баярлалаа. Та босоод ирэх үү? За тэнд баяр хүргэе. Та манай шөөмийн нэвтрүүлгийн нууц дуран болонд амжилттай оролцлоо. Тэгээ энэ болохоор бидний тавьсан бяцхан тест байлаа. Шөөмийн нэвтрүүлгийн нууц дуран байлаа. За зүгээр та босоод ир. Зүгээр. Тэгэхээр манай нэвтрүүлэг болохоор шөөмийг залуучуудад зориулсан нэвтрүүлэг. Тэгээ нэг маш олон хүмүүс тусалцаа хэрэгтэй байдаг. Тэр тусалцаа хэрэгтэй хүмүүст бас зарим хүмүүс нь тусалдаг ч хүмүүс байдаг. Харин тусалдаг хүмүүсийг нь ийм хүмүүс тусалдаг шүү гэж харуулж нөгөө талаар нь бусдаа бас туслаасаа хэмээн урайлан энэхүү нэвтрүүлгийг хийж байгаамаа. Тэгээд манай энэхүү бяцхан тестэд амжилттай оролцсон баяр хүргэе. За энэ болохоор манай шөөмийн нэвтрүүлгийн логотой бэлоо байгаа. Тэгээд энийг гэр бүлээрээ найз нөхдөдөө энэ баяраа бас бусдад тусалсан зүйлээ баяр болгоод тэмдэглээрэй гэж өндөөлөг өгч байна. Тэгээд энэ болохоор манай байгууллага болохоор Имо Монголиа гэдэг Eagle User Христийн нэвтрүүлэг гаргадаг алба байгаа. Тэгээд бидний гаргасан Библийн түүх. Тэгээд энэ манай нэвтрүүлгийн логотой хаяг байгаа. Тэгээд үнэхээр баярлалаа. За тэгээд сэтгэл хэрвээ. Үгүй зүгээр л нэг дугуй муутай хүндэл туслая гэж бодсон. Тэрнээс би ямар ингэж юм аав гэж бодсон биш. Бусдад ер нь туслах хэр гоё байдаг вэ? Бусдад туслах чинь тэгээд өөрөө эргүүлээд аягүй гоё энерги авдаг шүү дээ. Тэ. Жижигхэн ч гэсэн зүйлээр туслаа тэ. Нэгэндээ ингээд урам хайрлаж яа гэдэг бол цаад хүндээч тэгээд эргүүлээд өөртөө ч гэсэн аягүй сайхан байдаг. Өөрөө ч хүртэл банх сэтгэл төрдөг. Одоо энэ жишээн дээр жижигхэн шиг ингээд сайхан бэлэг авчиж байгаа шүү дээ. Ямар нэгэн асуудал гарсан бол ингээд босож байгаараа тэгээд бинжиж. За тийм баярлаа. За баярлаа. Баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар
би та бүхэндээ илүү сонирхолтой зүйлүүдийг хүргэх болно. Ингээд баяртай залуусаа. In you I put my trust, and though I walk through valleys low, I will fear no evil. Ээжээ, үйл болохоор хүмүүс яагаад дардсан бол? Өвлөө? Өвл чинь нарны илч бууж хүйтэн болдог болохоор л даардаг байхгүй юу та миний охин? Тэгвэл ээжээ нарыг яагаад заавал нар гэж нэрлсэн юм болоо? Миний охин чинь олон зүйлийг мэдмээр байгаа юм уу та? Хөөх охин минь. Удахгүй сургуульд орно тийм ээ? Тий. Сургуульд орохоор нь багш нар нь энэ олон зүйлийг чинь чамд зааж өгнө шүү дээ. За юу? За. Ээж. Яасан бэ миний охин? Хүн бүр 10 өрөө байдаг тийм ээ? Тий. Хүн бүр 10 өрөө байдаг болохоор бүгд л ажил хийх ёстой тийм ээ? Яг зөв миний охин. Хүн болгон л өөрсдөө чадах зүйлээрээ ажил хийдэг. Бас хөдөлмөрлөж хүн төртөл тусалдаг штеп. Бусдад туслах юм бол яадаг вүлээ? Хүмүүс аз жаргалтай болоод сайхан амьдрч чадна штеп. Тийм ээ миний охин? Тий. Ухаантай охин шүү. Ээжээ миний бамбарш. Цаамаа. Та энэ дэлхийн хамгийн сайн ээж шүү. Энэ бяцхан охин бүхнийг харж чадахгүй ч сэтгэлдээ ээжийнхэн харийг хардагтай адил ертөнцийн эзнийг хинч хараагүй хатал түүнд итгэн дагдаг хүмүүс олон байдаг.